Эй, what's up яалаач та яалаа нэвс хэлж байна. За, энэ 7 хоногт яалагийн иргэн тойронд ямар сонин содон зүйлс болсныг яг одоо та бүхэндээ багцлж хүргэх болно. I'm gonna take my дооч маань өөрийн Instagram-да энэ зургийг тавьсан. Тавьсан даруйдаа маш олон хүмүүсийн анхаарал төртөөд байсан. Жигнэсээ жирэмсэн болсон юм уу? Эрэгтэй хүн жирэмсэн болж болд юм уу гэд маш олон хүмүүс гайхаж исэн болвол яг үнэндээ за Рэпер залуу маань удахгүй өөрийнхөө Монтеро нэртэй цомгоо сонсогч олондоо ингэж өргөн байхад бэлэн болсон байгаа. Тэгвэл гизэнд байгаа хүүхдийг өөрийн цомог химэн дүрслээд илэрхийлж зүүрлсэн гэж хэлж байна. За түүнээс иш жигнэсээ жирэмсэн болсон юм ерөөсөө байхгүй. Энэ цомогт маань бидний сайн мэдгээр Miley Cyrus, Doja Cat зэрэг алдартай уран бүтээлчид хамтран ажилласан байна. За дараагийн мэдээ. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө шаргуу хичээсэн үнийг бурхан заавал шагнадаг гэдэгтэй. Тэгвэл энэ үний тод жишээ болсон хүн бол Баасан хүү буюу Кайм. Тэрээр Солонгосын Mega Max хамтлагт дебютээ хийгээд удаагүй байгаа ба хамтлагтаа туслах хоолын үрийг гүйцэтгэдэг. Өдгөө 22 настай тэрээр Монгол дах хугацаанд 116 бүжгээстүүдэд бүжгээр хичээлдэг байсныхаа хажуугаар загвар өмсдөг залуу байсан байна. Та нар хэр удаан планк барьж чадах вэ? Миний 20-30 секунд л. Яагаад гэвэл планк барих чинь маш хэцүү зүйл. Тэгвэл саяхан Австрали улсын иргэн Даниэл Скал дэлхийн рекордыг эвдсэн байна. Тэр хэр удаан планк барьсан гэж 9 цаг 30 минут 1 секунд. Хамгийн сонирхолтой нь энэ залуу маань өөрөө зүрхний шигдээс болон цус харалтын дараа үүсдэг CPRS гэдэг эмгэгтэй. Энэ эмгэгийг маш тавчхан тайлбарлах юм бол гар болон хөл хэсгээрээ түлэгдэж байгаа юм шиг маш их өвдөлтийг мэдэрдэг гэж байгаа. Энэ их өвдөлтийн хажуугаар дэлхийн рекордыг эвдэж чадна гэдэг чинь энэ хүнийг ямар их төвчээртэй, зоригтой вэ гэдгийг харуулж байгаа болов уу гэж би бодсон. Тэрээр нэгэн ярилцлагандаа хэлэхдээ эрүүл мэндийн ямар шалтгаантай байсан хүн альва зүйлийг хийж чадна гэж өөртөө итгүүлэх юм бол заавал хийж чаддаг гэдгийг олон нийтэд харуулахыг хүссэн. Тэр зорилгодоо ч гэсэн хүрч чадсан гэдгээ хэлсэн байна. Баяр хүргэе. 2021 онд YouTube-с хамгийн их орлого авсан 3 уран бүтээлчийг та бүхэндээ танилцуулъя. 3 дугаарт ACT Dream хамтлаг. Тэд насны үед бусад хамтлагаас илүү залуу гишүүдтэй гэдгээрээ онцлог. Анх 2017 онд өөрсдийн YouTube сувгийг нээсэн. Өдгөө 4 сая гаруй subscribersтэй. Энэ жилийн хувьд нийт 2 тэрбум вон ашиг болсон байна. 2 дугаарт Blackpink хамтлаг. Blackpink хамтлагийг мэддэггүй өсвөрийн залуучууд дэлхийд дахинаа ер нь бол маш ховор болсон байх гэж бодож байна. Тэгвэл анх 2016 онд өөрсдийн YouTube сувгийг нээж өдгөө 65 сая гаруй subscribersтэй. Энэ жилийн 13 тэрбум воны ашиг олсон байна. Өнөөдөр Blackpink хамтлагийн Lisa саяхан өөрийн соло уран бүтээлээр дебют хийсэн байгаа. Миний хувьд Blackpink-ээс хамгийн их дуртай гишүүн Lisa. Тэгээд надад энэ дуу бүр маш их таалагдсан. Та бүхэн ч гэсэн сонсоод үзээрэй. Чагсаалтыг тэргүүлсэн уран бүтээлч бол Bangtan TV. Тэд Genesis 23 амжилтыг эзэмшдэг төдийгүй анх 2012 онд YouTube сувгаа нэгээд өдгөө 57 сая subscribersтэй. Энэ жилийн хувьд 19 тэрбум воны ашиг олсон байна. За тэгвэл эх 7 хоногт хаана ямар үйл ажиллагаанууд болох талаар тавчхан үргэлье. Өнгөрсөн зууны хит дууны эзэдийн нэг болох Gang B хамтлаг энэ сарын 17-нд Гэлбоо цамгийн нээлттэй үйл ажиллагаагаа Jason Punk House event хол хийхээр болсон байна. Blackpink хамтлаг байгуулагчны 5 жилийн хүрээнд Blink-үүдэд зориулаад The Movie уран бүтээлийг дэлхийн 100 гаруй улсын кино театруудад цацгад бэлэн болсон. Тэгвэл манай орны хувьд энэ сарын 17-нд киног нь нээхээр болсон байна. The Movie Монголд албан ёсоор нээлттэй хийж байгаатай холбогдуулан Gigantic Entertainment Center болон Mongolian Dance Studio хамтраад TikTok бүжиг уралдаан зохион байгуулсан байна. E-спортыг сонирхогчтой дулаах сайхан мэдээтэй. Энэ бол Dota 2 олон улсын тэмцээн манай Монгол улсад зохион байгуулагдсан гарсан байна. Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын үзэсгэлэн болох ICT Expo энэ сарын 17-наас 19-ны хооронд үндэсний соёлын амралтын хүрээлэнд болох нэ. 9-р сарын 10-наас 14-ний өдрүүдэд бүгд найрамдах Солонгос улсын ихтэй сургуулиудын боловсролын үзэсгэлэн Монгол улсад маань цахим хаалгатаар болсон байна. Apple компани жил бүрийн амар шинэ бүтээгдэхүүнээ танилцуулдаг бичигдээг хуультай хэлээ. Тэгвэл энэ жил 9-р сарын 14-нд iPhone 13 тэргүүтэй бүтээгдэхүүнээ танилцуулахаар болсон байна. Эдгээр дурдсан ивентүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Yola цэгийн сайтаас хүлээн авч уншаарай. Түр баяртай.